Тэзүнэ боловсролын төвийн мэдээллийн буланг энэ удаагийн дугаарыг маань хүлээн аван үзэж байгаа та бүхэндээ маш их баярлаж байна. За энэ удаагийнхаа дугаараар өөрийн номын дүү болох Япон улсад ажиллаж амьдарч байгаа мөнгөөгөө урьж оролцуулж байгаадаа маш баяртай байна. За сайн байна уу мөнгөө? Сайн байна уу? Сайн байна уу? За хичээхээ урилгыг хүлээж аваад хичээхээ мэдээллийн буланд хүрсэн ирсэн ярилцлага өгөхөөр болсон мөнгөдөө маш баярлалаа. За урьж оролцуулж байгаа сансраагчтай бас баярлалаа. За баярлалаа. За ярилцлагаа эхлэхээс өмнө мөнгөө маань өөрийгөө манай үзэж байгаа үзэгчдэд товчхон танилцуулахгүй юу? За намайг Мөнгөн Солонго гэдэг 2016 онд Японд ирээд эхний 2 жил сургууль сураад төгсөөд Японыхоо Нигата мужид ажиллаад амьдарч байна. Одоогоор нөхөр хүүхдийнхээ хамт Японд амьдарч байна. За Японд одоо ажиллаж сурч амьдраад бараг 4-5 жил болох гэж байгаа юм байна шүү дээ. Ааха. За хэр санагдчихэв? Япон ямар байна? Хүйтэн байна уу одоо? Ер нь ямар байдалтай байна да? Басч гэнэ үү? За ер нь тухайн одоо орон нутгаас шалтгаална гэх юм уу да. Манайх болохоор Нигата аймагт амьдарч байгаа болохоор Нигата мужид чинь ерөөсөө их баялаг юм аа. Монголоос их цас орох юм аа. Тий, өвөлдөө их цас орно, зундаа их хална. Хавар бол мэдээж сакура цэцэглээ сайхан болно. Тий, намар мэдээж мод улаараа тий их сайхан байгальтай газар юм аа. За, Нигата мужид чинь Токиогоос нэг холгүй үстэй. Холгүй гэдэг санагдаад байна. Тийш, ер нь бол гайгүй 2 цаг Шинкансен буюу хурдан галт дэрэг те. Хурдан галт дэргээр 2 цаг яваад ороод ирнэ те. Өвөл их цас ундаг гэхэр чинь ер нь байгаль цаг агарын хувьд манай Монгол хүүхдүүд оюутнууд ажиллаж амьдрахад нэлээд таатавар амьсгалтай гэж ер нь ойлгож болохгүй. Тийм, ер нь би хувьдаа гэх юм уу да. Яг нь Япон орн гингүүд ерөөсөө цас ордгоо гэж төсөөлдөг шүү дээ хүүхдүүд. Тийм. Нөө Токио орчмоор Токио нийс хотоор нь төсөөлөд идэг шүү дээ. Тэгээ би ч өмнө нь Японд байхдаа ийм их цас ордог газрыг байдаг гэж бодож байгаагүй байхгүй юу. Тэгээ өөрөө ирээд үзсэн чинь ер нь бол нэлээд их цас орно. Монголоос их цас орсон шүү. Нэг жил ер нь жил болгоо өөр байдаг л да цас орно. Хэмжээ. Янз 2 жилийн өмнө бол тий 2 жилийн өмнө бол нэлээд их цас орсон. Би яг бидний амьдарч байсан Нагаока гэдэг хотод бол. Тэгэхээр яг нэг талаасаа бол цасан дуртай гэдэг юм уу? Манай монголчуудын хүйтэн сэрүүний уур амьсгалтай орогдсон нөхцөлд дасан зохицсон улсуудын хувьд бол ажиллаж амьдрахад ер нь таатай орчинтой гэж ойлгож болох нь шүү дээ, тийм ээ? Таатай шүү дээ. Нөгөө Солонгос кинон дээр гардаг шүү дээ. Нэх гоё модон дотор ингээ модон дээр ингээ сайхан цас орцсон тийм гадаа Монголд бол яг цас орлоо гэхэд айгүй хүүтэн учраас малгай бэйли бүх юм уу тий өмсөөл гарахгүй бол даарна штэ. Тэгээд нөө дулаан цаартай газар цас орохоор айгүй гоё тийм мэдрэмж төрдөг юм байлээ. Ер нь бол өстө гоё. Эгчин ч гэсэн Японд яг сурж байхдаа бол тийм гоё их гэдэг юм уу цас бол үзээгүй л дээ. Токиод амьдардаг байхад чинь баг цас орохгүй цасын шамраг тэгээд бороо ороод идэг юм байна штэ. Тэгээд бас өвөл жилдээ ганц цас оруул юм байгаа зү баг. Харин тийм. За сонирхолтой мэдээлэл хуваалцсан бүгдээ маш их баярлалаа. За